За сайн байцгаана уу? Бүгдээрэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бүгдээрээ шээс цустай гардаг шалтгаан, өөрөөр хэлбэл ямар өвчнөөс болж бид нар цустай шийдэг вэ гэдэг талаар маш товчхон мэдэж авцгаая. Тэгэхээр бид нар шээс цустай гарна гэдгийг хоёр янз болгож авч үздэг. Нэгдүгээрт бид нар шээхэд нүдэнд харагдах хэмжээний ил цус гарч ивэл бид нар ил хэлбэрийн шээс цустай гарах гэж үздэг. Харин зөвхөн шинжилгээгээр шээсэнд цус илэрх юм бол үүнийг далд хэлбэрийн шээсэнд цус илэрч байна гэж үздэг байгаа. За тэгэхээр ямар шалтгаанаас болж шээс цустай гардаг вэ гэхээр нэгдүгээрт давсагны өрөвсөл буюу цистит, шээсний сүмний өрөвслээс болоод бид нар цустай шээж болдог. Энэ маань юу явагдаад байна вэ гэхээр бид нар шээсний өксөх замын халдвар авсан байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ халдварыг эмчлээд өгөхөөр цустай шээгээд байгаа маань зогсчдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл шалтгааныг нь арилгаад өгнө гэсэн үг. За хоёрдугаарт бөөр шээсний замын чулуутай тохиолдолд шээс маань цустай гардаг. За өөрөөр хэлбэл бөөр шээсний зам чулуу байна гэдэг чинь тухайн байгаа газрынхаа ханыг үрээд өрөвсүүлээд цочроогоод идэг гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор шээс маань цустай гарч болдог байгаа. За 3 дугаар төрөв булчирхайн томрол, төрөв булчирхайн хавдар газар авсан тохиолдолд мөн давсагны хавдар, бөөрийн эсийн хавдар гэх мэт хавдруудын үед бас цустай шээж болдог. За 4 дугаарт биеийн хүчний хүнд дасгал хөдөлгөөн гинэт хийсэн тохиолдолд өмнө нь ерөөсөө хийдэггүй байсан дасгал хөдөлгөөнөө өөрөөр хэлбэл спиннинг ч юм уу иймэрхүү биеийн хүчний хүнд дасгал хөдөлгөөн гинэт огцом хийхээр булчингийн задралтай холбоотойгоор шээс маань цустай гарч болдог. За үүний дараагаар бидний янз бүрийн эмийн хэрэглэнээс болж цустай шээж болно. За жишээ нь витамин B, C витаминыг өндөр дунгаар хэтэрхий хэрэглэсэн тохиолдолд, мөн сүргээгийн эм ууж байгаа тохиолдолд цустай шээж болдог. За мөн үүний дараагаар элэг муудаа, элэгний өвчлөл газар авсан мөн хүрэн манжин хэрэглэсэн. За иймэрхүү тохиолдлуудаас болоод шээс маань цустай гардаг. За мөн үүн дээр нэмээд бид нар санаандгүй явж байгаад бүтэн биеийн вакцины шинжилгээ ч юм уу шээсний шинжилгээ өгсөн тохиолдолд шээсэнд цус илэрсэн гэж гарах тохиолдол байдаг. Хэрвээ ийм шинжилгээгээр шээсэнд далд хэлбэрийн цус байна гэх юм бол энэ маань бөөрийн үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл бөөрийн түүтгэнцрийн өрөвсөл байх нь илбэг байдаг учраас түүнийг баг дээр нь барьж аваад эмчлэхгүй болохгүй. За үүний дараагаар манайхны хамгийн их асуудаг асуулт. Хэрвээ би цустай шээвэл ямар арга хэмжээ авах вэ? Яах ёстой вэ гэж маш их асуудаг. Тэгэхээр та цустай шээсэн тохиолдолд юу хийх ёстой вэ гэхээр заавал мэрэгжлийн эмчид үзүүлэх ёстой. Мэрэгжлийн эмчээрээ би ямар эмчийг хэлээд байна вэ гэхээр бөөрийн дотрын эмч юм уу аль эсвэл урологийн эмчид хандаж үзүүлэх ёстой. Тэгэхгүйгээр манайхан ингээ ганц хоёр шээж байгаа зүгээр болчих байх уу? Тоохгүй хайчаад байдаг. Ингэж юусоо болохгүй. Цустай шээгээд байна гэдэг чинь өөрөө ямар нэг өвчний шинж тэмдэг дохио учраас заавалжгүй мэрэгжлийн эмчид нэг удаа үзүүлээд шинжилгээ хийлгээд зөвлөгөө авах ёстой байх нь байна. За хоёрдугаарт юун дээр анхаарах вэ гэхээр хэрвээ та цустай шээж байгаа бол зөвхөн цустай шээгээд байгаа мó аль эсвэл хажуугаар нь танд ямар нэг зовир байна уу гэдгийг анзаарах ёстой. Өөрөөр хэлбэл шээсний далдын зовир шээхэд өвдөж байгаа мó, хорсож байгаа мó, шээсний гаралтанд өөрчлөлт орж ийн үү, шүүн шээж байна уу гэдгийг хүртэл анзаарах хэрэгтэй. За мөн танд шээсний далын өвдөлтөөс гадна хөвлөгээр өвдөх, ууц нуруугаар өвдөх, хавгнаж байна уу, даралт ихсэж байгаа эсхийг бас ажиглах хэрэгтэй. За мөн цустай шээж байгаа байдал маань шээгээд эхлэнгүү цустай шээж байгаа мó, аль эсвэл шээснийхаа төгсгөл цустай шээж байгаа мó, аль эсвэл шээгээд дуслаа цустай шээж байгаа мó гэдгийг хүртэл маш сайн ажиглах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр эцэст нь цустай шээнэ гэдэг маань давсагны өрөвсөл буюу цистит, шээсний замын чулуу, цаашлаа төрөв булчирхайн хавдар, давсаг, бөөрийн хавдар гэх мэт маш олон өвчний шинж тэмдэг байдаг учраас цустай шээж байгааг ерөөсө тоохгүй байж болохгүй. Очоод эмнэлэг шинжилгээ өгөхөд болно. За мөн дээрээс нь сүүлийн үед энэ бөөр шээсний замын өвчлөл, хавдар зэрэг нь тамхитай холбоотой гэсэн судалгаанууд маш их хийгдэж байгаа. Одоо жишээ нь 50 наснаас дээш тамхи олон жил татсан эрэгтэй хүн цустай шээж байх юм бол энэ бол ямар нэг байдлаар бөөр шээсний замын хавдар байх нь илбэг байдаг. Мөн дээрээс нь давсагны хавдар бол дахилт ихтэй байдаг. Энэ давсагны хавдар дахилт өгөөд байгаа хүмүүст судалгаа хийж үзэхэд дээлийнх нь тамхи татдаг хүмүүс байсан. Тэгэхээр ерөнхийдөө би юу хэлэх гээд байна вэ гэхээр нэгдүгээр бөөр шээсний замын халдвараас сэргийлэх хэрэгтэй, дулаахан явах хэрэгтэй, бэлгийн замын халдвар төвчин тусгаас болгоомжлох хэрэгтэй, архи тамхи замбраагүй хэрэглэхгүй байх, бөөрийн чулуу үүсгээс сэргийлээд ус маш сайн уужих, эмчийн зааваргүй зөвлөгөөгүйгээр дураараа янз бүрийн эм тарай, витамин хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. За үүнээс хамгийн чухал зүйл юу вэ гэхээр ямар нэг байдлаар танд бөөр шээсний замын зовир илрээд одоо жишээ нь цустай шээх ч юм уу ингэх юм бол маш хурдан эмнэлэгт очоод тэр дорн шинжилгээ өгөөд эмчлүүлээд авах хэрэгтэй. Мөн дээрэс нь хэрвээ та ямар нэг байдлаар шинжилгээнд юусаа хамрагдаж үзэж байгаагүй бол одоо нэг удаа шээсний шинжилгээ ч юм уу цусны шинжилгээ өгөөд өөрийгөө
нэг өнийг чеклээд үзчих хэрэгтэй. Тэгхгүйгээр бид нар шээсмэн зүгээр байна, цустай шийхгүй байна гэд ингээд тоохгүй яваад ахаар шинжилгээ өгөхөд далд хэлбэрийн шээсэнд цус илэрч болдог. Хэрвээ ингээд шээсэнд далд цус илрээд дээрэс нь бид нар уураг алдчих юм бол энэ маань бөөрийн түүтгэн зэрэг үргэлжлэл байна гэсэн үг. Тэгэхээр энийг эмчлэхгүй удаа явах юм бол бид нар бөөрийн үйл ажиллагаа маш урдан муудна. Улмаар диализд орно. Бөөр шилжүүлэн суулгах хүртэл ийм арга хэмжээнд хүрдэг учраас бөөр шээсний замд ямар нэг асуудал байна уугүй юу гэдгийг нэг удаа шалгуулад үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа.